За сайн байна уу? Өнөөдөр Улсын хэмжээнд аймаг хүрээнд орчин үеийн хавь ажиллах хэлбэрийн талаар ярилцгаа. За ингээд олон жил ажиллах арга хэлбэр маань ямар байсан гэхээр ажил дээр бид тухайн ажлаар үргэлжлүүлдэг те. Ажилтан компьютер гэсэн ажлын компьютертэй ийм л ажиллах хэлбэр гэсэн бол орчин үед одоо хаанаас хийж ажиллах гэдэг боломжтой хүрсэн. За үүний хүрээнд хүмүүс гар утас, iPad, гэрийн компьютер, ажлын компьютер, самуу MacBook ч юм уу ингээд олон төхөөрөмжтэй ажилладаг болсон байгаа. За олон төхөөрөмжөөс болохоор багаар ажиллаж болно. Олон талбартай компанийн хувьд бол ажилчид нь багаар ажиллахдаа онлайн файлуудад давхар найдвартай хадгалдаг. За нэгдсэн файлын дундын ширхтэй баг дотроос дундын ширхтэй ч юм байж болно. За нэг файл дээр ажилчид зэрэглэж болно. За энэ тухайн акшн нэг файл дээр зэрэглэлээр өөрчлөлтөө хийгээд явах зам файлууд орж өөрчлөлтийн хөлбөрийн төвхүүдийг нь хадгалж авдаг. За өмнөх хөлбөрөөр тухай хизээж буцах боломж нь байгаа. За харилцаа холбооны хувьд болохоор илүү найдвартай бизнес мэйл ашигладаг болсон. За өмнөх нь их хэмжээний бокстой буюу гар утсан дээрээсээ веб мэйлээр одоо чинь бүх хууч мэйлүүд харах боломжтой. 4 жилийн өмнөх мэйл утсан дээрээсээ хагаад олчдаг. Тийм боломж нь бас бүтсэн байгаа. За дотоод мессенжер ажил тоорондоо харьцдаг. За мөн хөлбөмбөг хүртэлхүүний групп чат хийдэг ч юм уу тийм видео уулзалтуудыг онлайн уулзалтуудыг зохион байгуулдаг. Тийм нөхцөл байдал ажилладаг болсон байна. За тэгэхээр танд дараагийн асуудлууд байгаа юм шиг үстэй гэж танаас асуумаар байна. За эхний асуудал болохоор имэйлийн хүрээнд бол хувийн имэйлээр одоо ажиллаа амжилттай албан ажиллаа амжилттай. За чухал мэйлүүд дээр нэг чухал мэйлүүд ирэхгүй явахгүй юм асуудал болоод гэх юм. За эсвэл мэйл нь тасалддаг гэсэн мэйл нь хямрал ажиллах хэрэгтэй юм ийм асуудал байна уу? Эсвэл хэдий спам буюу назарчлаханууд ирдэг ийм асуудал байж болно. За мэйлбокс эзэнтэй дүүрдэг өмнөх мэйлүүдээс устгадаг ч юм ийм асуудал байж болно. За веб мэйлээр юм уу мэйлээ шалгахаар бүх үсний мэйл байхгүй. Зөвхөн ажлын компьютер Outlook дээрээс ирж хувьсныхаа мэйлийг шалгадаг юм. За утсаараа мэйлээ шалгах боломжгүй эсвэл утаснаас мэйлийг шалгадаг гэсэн. Илгээсэн мэйлүүд маань бүгдээ утсан дээр байдгүй те. За эсвэл утаснаас илгээсэн мэйл маань компьютерийн Outlook дээр ирээд үзэхэрсэн мэйл дотор байхгүй ч юм. Ийм их асуудал. За эсвэл веб мэйл байхгүй гэж болно. За веб мэйл байсан гэсэн ашиглахад эвгүй веб мэйлтэй ч юм уу ийм асуудал байгаа юм шигтэй. За хоёр дахь хэсэг манай файлын хадгалалттай холбоотой. За зөвхөн ажил дээр ажилладаг хүмүүсийн хувьд зөвхөн ажлынхаа компьютер файлаа хадгалдаг тийм. За зарим ажлагчтай зарим дуусгаргүй ажлагчтай өөрчлөлөөр библиогоо файлаа хавуулж авч явдаг юм уу. За эсвэл компьютерийн хард диск дүүрсэн тийм асуудал гэж болно. За чухал файлууд маань заримдаа ивдэрдэг. Тэгсэл ивдрээд файлаа алдах тийм асуудал байж болно. За саналгүйгээр бас shift delete гэдэг файл автчихдаг. Нөгөөдгөө зэрэгэхэд IT ажилтнаа зэрэг програм хайгаад явдаг юм. Тийм асуудал байж болно. За хард диск маань шатаад ингээд ажлынхаа бүх файлыг алдах юм. Тийм тохиолдол бас байж болж байна тийм. За ингээд компьютерийн хадлалаа дискээ форматлуулсан чинь компьютер форматлуулсан чинь одоо дискэд форматлуулдаг юм. Энэ бүх хэрэгтэй мэдээлэл алдах тийм байна. За мөн файлын архив байхгүй. Энэ файлуудаа хадгалж чадчих юм, архивлж чадчих юм тийм. Өмнө ажиллажсэн ажилтнуудыг ажил хүлээгээд авсан чинь бүх нөө файлууд устгах хэрэгтэй. Ямар ч мэдээлэлгүй хооснос ихлэх юм ийм асуудлууд энд олгорж ирсэн нөө. За дараагийн хэсэг маань болохоор файлын хоорондын дамжуулалттай холбоотой. За тэгэхээр flash disk ашиглаад файлуудаа хоорондоо ингээд зөөдөг. За ингээд давхар вирус зөөгдөг юм уу? Вирус хоорондоо дамжуулах тийм асуудлууд байж болно. За том хэмжээний файлыг мэйлээр attach-ийг илгээж авсрал файл илгээж болдог юм уу тийм. За эсвэл бусдад нэг файлаар дамжуулахын тулд энэгүй файл шир нийтээс хайгаад юм цаг алдах. Тийм байж болно. За ингээд өөрөөр салбарт ажилладаг ажилтны хувьд файлаар биелгээ ширлэж чаддаг. Ийм их асуудлууд байж болно. За файл дээр засвар өөрчлөлтийг болгондоо хүнлэг дахин attach хийж илгээдэг. Авсрал файлаар илгээдэг. За жишээ нь нэгэн файл илгээ нөгөө хүлээж аваад засвар өөрчлөлтийг буцаага илгээд буцаад хоорондоо ингээд дамжуулаад нэрийг нь болохоор last хэлбэр 1 2 3 4 нэрлэж юм эсвэл last гэж нэрлээд
явдаг юм асуудал байгаа юм шиг дээ. За ингээд дөрөв нь бол багаар ажиллахтай холбоотой танд ямар асуудал болдог вэ те? Бусдын өмнө хийсэн ажлыг мэдгүйгээр ингээд давтамж их ч юм уу эсвэл нэг файл дээр зэрэг ажиллаж чадахгүй шир дээр тавьсан файл руу чи ажиллаа дуусчих юм чамд цаа би орж засваруудаа хийх юм ийм асуудал байна уу? Эсвэл нэг файл дээр буруу засвар хийчихэд өмнөх хэрэгтэй мэдээлэл авчихдаг юм ийм асуудал байна уу? Ажилчид хийсэн ажлууд ингээд тайлбарлаа нэгтгэсэн чинь явцсан айгуу баан олон газар цугларддаг ч юм уу эсвэл нэгтгэх явцад зарим мэдээлэлүүд орхигдуулдаг дардаг юм асуудал байж болж байна. За дундын гэсэн файлын сан байхгүй те дундын файл шиг байхгүй ч юм. За бүх файл бүх хэрэглэгчтэй ижлэх хэрэг нэвтэрдэг. Дундын файл хийсэн бүтлэн бүх хэрэглэгч маань ижлэх хэрэг нэвтэрдэг. Тэгэхээр чухал файлууд юм өссөн хүнээр дуулаад болдог утгач болдог юм. Энэ хүн хүсэл ажиллаад байгаа юм шиг дээ. За ингээд дундын файл хэрэгтэй тэгээ нөгөөдгөө ашиглаад хэмжээтэй болсон замбрааг болсон хүн болгонд оруулаад өсгөх файлаа хийдэг. Тэгээ нөгөөдгөөс нь одоо ингээд юм аа хайгаад оглоход бас хэцүү тийм болсон байдаг. За тодорхойлсон нь болохоор харилцаалуудаа одоо ингээд бүх ажилчдаа утсан дугаарыг цаасан байдлаар хийлээ. Цараалгын өөрчлөлт ажлаас гарсан хүмүүсээ нэгтгэхэд хэвж тараад юм шиг дээ. Хувь хэрэглэгчдэр бол мессенжер програмыг ингээд компани дотоод ажил ашиглаад явдаг. Нэгэн ямарт стандарт байхгүй юм шиг. За файлын видео хурлын хэрэгцээ байгаа мөртлөө боломж нь байхгүй тийм нөхцөл байдлаар ажиллаж гинөө тийм олголоо видео хийж чадахгүй юм. За ингээд олон тусдаа ингээд програм янз янзын програмууд ашигладаг. Нөгөөдөл нь бүгд нэг юусерийн пассвортод нэвтрэх нууц өгдөг. Тэгэхээр олон нэвтрэх нэр нууц үг ингээд шийдлээд мартах тийм асуудлууд бол орж байна. За хэрвээ дээрх асуудлуудыг бол шийдэх боломжтой. За өвлөн технологи зөвлөсөн багц бүтээгдэхүүн ашиглаад байгуулах хамт ажиллагаа харилцаа холбоог сайжруулж ажлын бүтээн хэмжээ нэмэгдүүлэх тийм боломж бол байна. Таны ажил хэрэгтэй бүхнийг нэгдэж байгуулж байгаа. Эдгээр асуудлууд танд байвал бидэнтэй холбоорой. За 265 цагийн сайт руу ороод их хөнгөн мэдээлэл авч болно.